Christmas, there is just one thing I need. I don't care about the presents underneath the Christmas tree. I just want you for my own, more than you could ever know. Make my wish come true.
Шиноны мэдээ дэвшүүлээ гэдэг өнөөдрийн эсэм баяр хөөргийг хайдан нэмэлт дэвшүүлсэн Монгол Улсын соёлын төвийн ажилтан жамхан төгсөн соёлын төвийн ажилтан дуучин айлын сүмнэр байгаа. Хадгалж бэлгэлээ. За хотын ногоон байгууламжийн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн байгууллагуудын хувьд энэ жил бид нар одоо нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлаж за 3 жилийн гэрээ хийсэн байгаа. За энэ 3 жилийн гэрээ хийж байгаа нь бол үндсэндээ хотын ногоон байгууламжийг цааш шин шатнд гаргах, за ногоон байгууламжийн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн байгууллагуудыг тогтвортой урт хугацаанд за мөн дээрээс нь ажлын хүчний хувьд бас ийм тогтвортой байлгах гэсэн зорилго байсан. За бид бүгд бол 2023 онд хэд хэдэн онцлог бас томоохон ажлуудыг хийснийг бас дурдж хүсэж байна. За нэгдүгээр бол хотын ногоон байгууламжийн хувьд бол сургалт судалгааны жил бол байлаа. За энэ хүрээнд бол зарчим ажлын алба, за Турк улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Тэнжин хот, Бээжин хоттой Ахтуу одоо найрамдах хотуудын хүрээнд ногоон байгууламжийн бодлого төлөвлөлт, за хамтарсан судалгаа, за энэ чиглэлийн урт нурмын хугацааны сургалтуудыг хийх чиглэлээр бас хамтарч ажиллах тодорхой одоо төлөвлөлтүүд маань тухайн улс оронд очиж, за мөн тухайн улсаас нарийн мэргэжлийн одоо судлаач эрдэмтдийг бол бас өөрч авчирсан ийм он жилүүд бол байлаа. За дараа нь бол мэдээж яг энэ хотын ногоон байгууламжийн хувьд бол бас нэг шин шатанд гаргаж байгаа зүйл бол энэ хотын ногоон байгууламжийн шинээр за 3D буюу орчин үеийн шийдэлтэй цэцэг байгууламжуудыг хийсэн энэ жилийн хувьд бас онцлог хэмжээд бол байлаа. За энэ хүрээнд бидний нийтдээ 34 төрлийн 922 мянган ширхэг цэцэг тарьсан нь өнгөрсөн оны одоо мөн үедээ харьцуулах юм бол цэцгийн тоо бол 4 дахин өссөн. За төр зүйлийн хэмжээ бол 2 дахин өссөн. Ийм амжилт бүтээлийн жил бол байлаа. За мөн ногоон байгууламжийн чиглэлээр бид бас энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачсан тэргүүн баяныхаа хүрээнд Улаанбаатар хотын зарчим ажлын албаны дэргэд модулжуулах туршилт судалгааны төв бол байгуулсан. За 32 гад энэ одоо үржүүлэх газар байгуулагдсанаар за том гэрэл захиргаан, автомашины зогсоол, байр, за генетик биотехнологийн чиглэлийн нийт бүрэн лаборатори, за 122 бүлэмж, за өвлийн автомат 100% одоо автомат 2000 м квадрат өвлийн бүлэмжийг мөн ашиглалтанд оруулж энэ одоо үйл ажиллагааг бас амжилттай зохион байгууллаа. За мөн дээрээс нь бүтээн байгуулалтын олон ажлыг бол хийсэн. За энд бол нэгдүгээр бол бид бас энэ цагаан давааны орчуулгын газрын 3 гад хамгаалтын зурвас хийсэн ажил. За мөн дээрээс нь энэ шинээр орон сууцны хорооллууд хийсэн бичиг цэцэрлэг төрөлхтнүүд ингээд ингээд дөрөвдөө дахин бол бид маш олон зүйл хийжээ. Өнөөдөр 2013 оноос хойш хотын ногоон байгууламжийн усгал задлын хэмжээ бол 4 дахин өссөн. За энэ бол яаж яахгүй энэ одоо салбарт гар бие оролцож хүч хөдөлмөрөөр зориулж байгаа та бүхний маань одоо хичээл зүтгэл байсан ч юу гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ өнөөдрийн одоо эмчийн бүдрийн цэнгүүнийхээ арга хэмжээг ногоон зүрх гэж нэрлсэн. За ногоон зүрх гэж одоо хэлхийн утга учир нь бол бидний байгаль орчин экологи одоо хотынхаа ногоон хөгжлийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан ийм одоо хотын нийтийн аж ахуйн салбар хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс хурц улирсан гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ цэнгүүнийхээ нэрийг бүгдээрээ ногоон зүрх гэж нэрлэе гэж ийм нэрээр бол нэрлсэн байнамаа. За энэ жил бол бид нар бас яг энэ цэнгүүнийхээ арга хэмжээтэй холбоотой олон бас шинэ зүйлүүдийг санаачилж өнөөдрийн хөтөлбөрийнхаа цэнгүүнд бол оролцуулсан байгаа. За сюрприз болгож задлахад өнөөдөр бид нар яг энэ хотын ногоон байгууламжийн чиглэлийн шилдэг 9 номинацийг бол шалгаруулна. Ер нь бол цааш жил болгон энэ зарчим ажлын албанаас аж ахуйн байгууллагуудаа бас тодорхой хэмжээгээр урамшуулж бас шилдэгүүдээ шалгах байдлаар жил болгон энэ арга хэмжээг боломжтой зохион байгуулахаар шийдвэрлсэн байгаа. Ингээд одоо нэгэн үеийг хамтаа сайхан өнгөрөөж ад жаргалтай дурсам дүүр байхыг хүсэн өрөөё. Бүгдэнд шинэ он шийдлийн баяр хүргэе. Баярлалаа. Ийхүү ёслол төгөлдөр өнөөдрийн шинэ жилийн цэнгүүг амжилттай өнгөрүүлээ гэдэг. Мэдээж Монгол Улсын
жилээр энэ Улаанбаатар хотыг имиж дүр төрхийн тодорхойлж байгаа аж ахуй нэгжээр энэ хурал зурсан байгаа гэж хэлдэг өөр байна. Та бүхэн хамтдаа одоо сонсъё. Ядасны. Яг 23 онд манай энэ хотын номон байгуулагч зөвлөмжийн одоо хэлсэн одоо байгуулагдсан байна. Энэ номоос бол эрс мэдгэж байгаа. Би өөрөө хотын иргэн. За маш одоо доглог. За манай хот маань маш гоё үзэсгэлэнтэй, сэтгэл татам, хайр татам байгаа. Тэгээ өнөөдрийн манай шинэ жилийн концепц бол яхаа аргагүй ногоон зүрх гэж байна. Та бүхэн энэ ширээн дээр нь одоо ногоон зүрх байна. За ногоон зүрх зориглох тусам одоо ногоон сүнчээ одоо ингэ явна. За тэгэхээр би одоо шинэ жилийн арга хэмжээнд ийм олон ширээ Улаанбаатар хотод нийслэлээр одоо гоё өнгөтэй өнгөтэй болж байгаа иргүүдийн энэ ширээнүүдээр ахлагчийн томилно. Уламжийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ажилладаг та бүхэндээ шинэ оны шинэ жилийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье манай хотны бүхэсээ манай жилийнээс. Тэгээ хотын бүхэн ногоон зүрхтэй болчих юм бол хот маань хотчиг хот болох юм аа. Тэрний төлөө та бүхэн өргөж хамтдаа урагшаан баяа гэж ингэж уриалмаар байна. Энэ үчиг сайхан өнгөрүүлэхийг та бүхэндээ хүсье баярлалаа. Вечерчин дуучин Бахас хамааныгаас төгтгөөе. Сайн үзэж шинжтэй хэлж шинжтэй баярын хөвөж 2024 онд энэ хасчаар хамгийн сайн баласаа гэж хүсэвэрээ. За тэгээд та бүхэн сайхан сууж яа хотын төвд бас шинжтэй хийж байгаа бас мэдээ шигээд би бас хотын төвд бол дандаа юм жаахан хотын зах махаар явлаа шүү дээ бас. Хотын төвд бол баярлаад ингэж бас азтай гоё шинжилтээр хийж болж байгаа юм шиг гэдэг. Тэгээд бас тийм аюул онд болж алтан зүрхийн сайхан дор аюул оны цэцгэн болоо яа. За тэгээд гарчин татаа тэгээд тоо цай үзээ. Тооны
За өнөөдөр манай нэг Улаанбаатар хотын энэ ногоон төрхийн одоо өөрчлөлт жинхэнэ дизайнерыг одоо бас суулаас нь босгож хөлбөмбөлсөн марксахтай баярлалаа. Тэгээд уран бүтээлч бас араасаа хөвөрч байна. Бас тийм таан манаас сууч юм аа. Тэгээд хойноос одоо уран суулаасаа босоод дахиад энэ сайн уран бүтээлчтэй хамт дууч бүжиглэхийг бас хүсэж байна. Одоо бид бүгд айдолын мэдлэг төвшөлтөөр нэг гайхалтай үзэсгэлэнтэй бүсгээ хүрэлцэн ирсэн байна. Авьяаслыг монголчууд бидний гайхалтай шоу байдаг. Тэр шоуг одоо шүүж байгаа юм бол мэдээж авьяас бэлгэн дундашгүй тийм гайхалтай сайхан авьяаслыг уран бүтээж байгаа. Тэр эрхэм хэмбэг юу л хэмбэлсэн. Соёлын тэргүүний ажилтан дуучин Элдв Чимэг. За, тасна гарч ирээ. Би бүжиг талбайд гарч ирээ. Хамт дууны бүжиглээ.
энийг бас гайхуулж чадсан. Нэг нартай уран бүтээлч энэ бол амгалан дуучин амгалан гитаристтай уран заны. За манай амгалан бол ардын дууч, эстрадын дууч, бүх төрлийн дуу бол өндөр гайхалтай сайхан дуулдаг юм сайхан уран бүтээлч байгаа. За шинэ оны миний баярын мэнд хүргэе. За ингэ. За 소매스노 파운드 사하르는 일이 자다가 파운드 무슨 바이트 또 하르신 거 사실 바이트 자 이쪽으로 보면 나타나는 거라고 싶지 шинжлэлийн цэнгүүнийг бас зохион байгуулж байгаа концерт дарга мөнх чигүүрийнхаа урьж байна. Сайхан мэдлэгээ дэвшүүлээ. Тэгээд би нэгдүгээр ширээ гэдэг бол шүүгчээр томьсон ч болохгүй байна. Яагаад гэвэл энэ дунд бас захирагчийн алба байгаа учраас өөрсдөө мэдлэгээ дэвшүүлж байгаа учраас өөрсдөө шүүгэх гэдэг учраас мөнх чигүүр дарга маань одоо та бүхэн мэдлэгээ дэвшүүлээд яг жинхэнэ шүүгчрийг бас томьох юм аа. Яг тэрүүнийг надад өглөөдөө. За манайха ширээнээс уулзаж байгаа. За ингээд та бүхэндээ энэ орон ганцхан баярын мэндийг өргөн дэвшүүлье. За манай намайг хэмжээ ашиглан ажил үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд бол яагаад аргагүй Улаанбаатар хотын өв үзүүлж өнөөдрийн байгааг тодорхойлж байгаа хүмүүс яагаад аргагүй та бүхэн юм шүү. Ингээд та бүхэндээ бүгдээ баярлалаа. Ингээд бүгдээ би биендээ нэг сайхан халуун алга хийчихлээ. За ингээд манайхан гахалтай гахалтай өсөв яа. За ингээд таамаг баярлалаа. За энэ хаалгын зохион байгуулалт оролцсон концертын гишүүдээ бас алгалаа хэлэх гэсэн юм аа.
За манай 감성 гэсэн нэртэй 12 хүн байсан. За энэ болгонд орсон та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа, талархлаа. За үнэхээр хайртай шүү гэдгээ илэрхийлэх гэсэн юм аа. За мэдээж шинжилгээ зэмлэн бол зохион байгуулалтын зүгээр ингээд баярлахад бол амархан зохион байгуулалт бол бас цаг ажилд цаг нар төлөвлөгөө хэрэгтэй байдаг. Тэгээд өнөөдөр бас энэ сайхан явж байгаа нас зохион байгуулалт комиссын маань бас үр дүн гэж би бас харж байна. Чанцлаг багш яаж өгч байгаа вэ? За доктор Чанцлаг багш. За дараагийн Айнур. За ингээд гурван шүүгч дөрөвдүгээр манай хөтлөгч шүү. Баярлалаа. За ингээд дөрөвдүгээр дөрөв шүүгч. За эцэг байна. за дөрөв шүүгч болоо. Заавал та яг дөрөвөөр явцгаа та бүхэн энэ сайхан үүрэг хийдэг, сайхан одоо ажилдаа дуртай, хамт олонтой хайртай, том зорилготой ийм хамт олонны баярын цэнгүүний хөтөлбөр болгох бас нэр төрийн үрийг байна. Тэгээд та бүгдтэй хамгийн сайхныг бас хүсэн өрөөгөө шүү. Тэгээд зохион байгуулагч маш өндөр дэвшин бэлдсэн бусдад бүгдтэй ийм гайхалтай сайхан болж байна. За ингээд өнөөдрийн энэ сайхан нийслэлийн зохион байгуулагчийн салбарын нэгдсэн шинжилгээний арга хэмжээгээр энэ ногоон зүрх зохиож байгаа энэ цэнгүүний арга хэмжээгээр бас шагналын хурмууд бэлэн болсон байна. Ингээд шагналын гадуур зүрхрүү хэмээн хотын ногоон байгуулагчид цэцэглэгчүүдийн хилцээний дарга Эвлин Сүхбатаныг тайлбар өрж байна. Өнөөдрийн энэ арга хэмжээгээр бол бас олон аж ахуйн нэгжийн амжилттай ажиллаж байгаа эрхмүүдийн бас шагнаж урамшуулал бэлэн болсон байна. Сабацано нашаахад андаар харахад дахин одоо энэ үчийн баярын хүргээр байна. Учир нь юу гэх юм бол өнөөдрийн энэ сайхан үдэш 12 сарын 24-ний өдөр энэ үдэш манай энэ ногоон зүрхээр үргэж зүрх сэтгэлээ зохиолчдыг эрхмүүдийг төрмөр өсөж тэргүүний ажилтнаар байгуулагчдын тэргүүний ажилтнаар бас шагнах энэ орон мөчийг хэлсэн байна. Ингээд өнөөдрийг уншиж сонирхлоо. Ихэм зочдоо анхаарлаа нааш хандуулна уу? Монгол улсын байгаль орчныг хамгаалах ариун үйлсэд оруулсан хүн нэмрэлтэн өндөж байгаль орчны тэргүүний ажил тэн тэмнэгээр шагнав. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Батэрдэн энэ ихэм бол таш хүнцэг огтой За мэдээж засгийн газрын шагнал гэдэг бол одоо төрийн шагнал салбарын тэргүүн болно гэдэг бол энэ маань олон жил хоёр хүн сэтгэлээр ажилсны үр дүн өнөөдөр энэ үдэш гарч байна. Дахин баяр хүргэе. Ажилдаа хөдөлмөрөөр шагналж байгаа эрхмүүдтэй харангүй алгадаж бэлгэлээ. Монгол улсын байгаль орчныг хамгаалах ариун үйлсэд оруулсан хүн нэмрэлтэн өндөж байгаль орчны тэргүүний ажилтнууд нэмэлт шагнал байгаль орчны аялал жуулчлалын сайд Батэрдэн шимэд бомогтой сонгон чимиг хатопноо ширинэг байна ададаш яасан бэ сонгон чимиг өнөөдөр нийслэлийн ногоон байгуулагчдын салбарын нэгдсэн шинжилгээгээр ингээд тэргүүний аваад зарчж
Судалж мэрэгчтэй Ануар Спинини баяр хүргэе. За зургийг аваа. За тэгвэл за ингээд дараагийн элемент атаршууны Монгол Улсын байгаль орчныг хамгаалах ариун үйлсэд оруулсан хүмүүст нэмэгдэж байгаль орчны тэргүүний ажилтны тэмдэглэж шагнаа байгаль орчин аял жуулчлалын сайд Батэрдэн эрхэм үндэт гамбат огтой Бүрбаатар. За манайх ададашдыг нэг жоохон тийм сонхон байгаад байна. Өшөөч. Энэ нь бас бидний баяр шүү дээ. Бидний самбар, бидний энэ хамт ажилладаг нэг чиглэлтэй энэ самбарын ажил хөдөлмөрөөр хийж байгаа нэг хүн маань бас төрдөө өрсөлж Түмэн хоон бас ададашдыг сонсч байна шүү дээ. Ададашд баяр хүргэе. За гайхалтай. За энэ шагналуудад та бүхэн өөрчилж хэлээгүй энэ гинтийн бэлэг хатан баяр хүргэе. Хамтад байна уу? Ширээний байна уу? Ойшоо. За зураг авсан. За дараагийн их бүгд өөр ямны шагнал байна. Хөдөлмөрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж тус салбарын хөгжөлд оруулсан хүмүүст нэмэгдэж хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 54 дугаар тушаалаар Монгол Улсын засгийн газрын шагнал хөдөлмөрийн тэргүүний ажилтны тэмдэглэлээр шагнаж өргөмжлөв. Засгийн газрын гишүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Булган Туяа тийм ээ энэ их бол гонгор хөвгтэй бат баяр хүргэе. Үнэхээр өнөөдөр яхан харахгүй энэ олон ажлын нэгж энэ олон бүтээл байгуулалтын хийсэн ажлуудыг шагнах шагналын хур араасаа буусаар байна. Зэн зураг тусны зураг авахгүй. Зэн ингээд ирхэм зочтой анхаарлаа хандуулж байгаа. Өнөөдөр маш олон ирхмүүд бас Инглиз цааш шагнал гаргаж авна. Монгол Улсын байгаль орчин аялал жуулчлалын яам жуулч бичиг Монгол орны байгаль орчныг хамгаалах аялал жуулчлалыг хөгжүүлэх байгалийн нөөц байдлыг зохистой ашиглах нөхөн сэргээх ариун үйлсэд бодиттой хувь нэмэр оруулсныг үнэлж байгаль орчин аялал жуулчлалын яамны жуулч бичгээр шагнав. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Батэрдэн Монгол Улсын Эрдэнэт за арын ширээнээс ч одоо шагналын хур бууж байна. Өшөөч ширээний явд олно чад. Баяр хүргэе. Яаны жоо чишээний төлөвлөг бас энэ наша жогоо харж байгаа. Баяр хүргэе. Дараагийн хэлбэг Уршиж хатар шууди Монгол орны байгаль орчин хамгаалах аялал жуулчлалыг хөгжүүлэх байгалийн нөөц байдлыг зохистой ашиглах нөхөн сэргээх ариун үйлсэд бодиттой хувь нэмэр оруулсныг үнэлж байгаль орчин аялал жуулчлалын яамны жоо хүчээр шагнав. Булганы Улаанбаяр За ингээд нэгэн салбарт нэг зорилготой төвлөж байгаа иргүүд маань шагнаж байгаа иргүүдтэй ададаштай харахгүй хайртай. За гурав дахь чухал хүчтэй чагнасан иргэн бол Монгол Улсын байгаль орчин аялал жуулчлалын яам Монгол орны байгаль орчныг хамгаалах аялал жуулчлалыг хөгжүүлэх
байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах нөхөсөргөл ариун үйлсэл бодтой хувь нэмэр оруулсныг үнэлж байгаль орчин аялал жуулчлалын яамны жуур бичгээр шагнав. Сосрын цогт гэрэл байгаль орчин аялал жуулчлалын сайн фактивдэн сосрын цогт гэрэл. Тэгээд манай шагнал авч байгаа хүмүүс маань бүр цаанаасаа тийм аз жаргалтай бишиж энд бүрэн зурсан эрхмүүд маань үнэхээр аз хэмжээтэй аз жаргалтай байна. Баярлалаа. За дараагийн өргөмжлөл нийслэлийн төлөөлөгчдийн хурлын хүндэт өргөмжлөл. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйлсэд таны оруулсан мэдлэг, оюуны өгөөж, идэвх санаачлах, ажлын өндөр амжилтыг үнэлж, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт өргөмжлөлийг хүртээ. Хурлын дарга Батбаясардан энэ хэн бол энэ хавга таны үрж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хүндэт өргөмжлөлөөр хавга хамт томдорч байна. Хатан байна үргээ. Хатан байна. Шинэний хатан байна. Мэдээж иргэдийн төлөө ажиллаж байгаа эрхэм аж ахуй эрхэм иргэдийн авторшуулах нь манай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналууд хүндэт өргөмжлөх Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх нутгийн өөрөө өндөрдөх байгууллагыг бэхжүүлэх үед хэрэг оруулсан хувь нэмрийг үнэлж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хүндэт өргөмжлөөр шагнаваа. Эрхэм үндэт Батулга. За манай нэрийн дуудсан хүмүүс маань Сүмбатагаас шагналаад авч одоо дуусалтын зураг татуулахыг хүсэж байна. Хүндэт өргөмжлөх дугаар номер 1862. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх нутгийн өөрөө өндөрдөх байгууллагыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан таны хувь нэмрийг үнэлж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт өргөмжлөхөөр шагнав. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батбаясардан эрхэм үндэт даш дижит. Зэйгээд даш дижит би урж байна. Дараагийн эрхэм үндэт Бодрма. Хүндэт өргөмжлөх иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт өргөмжлөхөөр Бодрма. Бодрма байна. Бодрма дараагийн урж байна. Бодрма. Эрхэм үндэт Сүрэн таны урж байна. Ширэний хамт олно. Сүрэн таны баяр үргээ. Нандин эрдэнэ. Хүндэт өргөмжлөхөөр шагнагдсан байна. Нандин эрдэнэ баяр үргээ. Содонго байна. Гарч ирж байна. Содон таны урж байна. Таны баяр үргээ. Оюун. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хүндэт өргөмжлөх оюун. За оюун чимээ гарч ирж байна. Хүндэт өргөмжлөхөөр шагнагдсан байна. Энэ ч гарч ирж байна. За баяр үргээ танд. За шагнагдсан эрхмүүд ширээний хамт олонны гоё сайхан хундаг бэлтгэцүүлээд утгын авах хийж байгаа үстэй. Хүрсүх. За манай ерөнхийлөгчтэй амьтаа хүрсүх. Батулга.
өссөн байна. За. Баттур байна уу? За Баттур маань гараад ирлээ. Зяагаад нэг их мэринж амжиг болсон байна тийм ээ. За. Баяр хүргэе. Шинэний хамт олон ажралтай хамаалагчдаар ихэм шагнагдсан элбүүдийг хундрын дүүрэн өгтөн шүү. За нийслэлийн засаг даргууд Улаанбаатар хотын захирагч Имбатрийн жоох хүчээр сангагдсан элбүүдийг тайснаа дуудын нийслэл хотыг хөгжүүлэх үйл хэрэгтэй амжилт гаргасныг өдрөөр хүндэж нийслэлийн засаг даргууд Улаанбаатар хотын захирагчийн жоох хүчээр шагнав. Нийслэлийн засаг даргууд Улаанбаатар хотын захирагч Имбатр Давгийн Отхонбаатар таныг урьж байна. Давгийн Отхонбаатар зяагаад за өнөөдөр үнэхээр шагныг хургуулж за яг бид хүмүүс энэ төв талбайхан хажуу ордныхон зүүн талд одоос тийм за ер нь энэ шагнал авсан хүмүүс маань ер нь дараа жил энэ ордоор шагнал том магадлал өндөртэй хүмүүс байгаа. Дараагийн хүмүүс бол Викторийн Халиуна Викторийн Халиуна за Халиуна маань за манай зохион байгуулалтын Халиуна баяр хүргэе. Засаг даргын хотын захирагчийн хүнд хүчээр шагнагдсан Халиуна баяр хүргэе. Гүрэрчгийн мөнхцэн таныг урьж байна. Гүрэрчгийн мөнхцэн байна. За хонос гарч ирж байна. За мөнхцэрэгч манай уустар ах байна уу? Ах гэж бүр дүү байна уу? Адэрсэн би нэр ийш эдлээ гараад чи. За баяр хүргэе. За стоныг ганцхан орын аманда гараад өгөх ийм сайхан залуу наснда ийм сайхан бүгдээ шагныг авч байгаа мөнхцэрэндээ баяр хүргэе. Өшөөлөө явцгаарай. За дараагийн хэн Даримагийн Наминго Даваагийн Орхон нийслэлийн хөгжүүлбэрүүд хэрэгтэй амжилт гаргасныг өдрөөр хүндэж нийслэлийн засаг даргууд Улаанбаатар хотын захирагчийн жоох хүчээр сангагдсан байна. Баяр хүргэе. Даваагийн Орхон Цэвэн за өнөөдөр бол би энэ шагнал авсан хүмүүсийн сэтгэлийн нэрээс авахгүй байгаа. Учир нь бол маш олон хүмүүс шагналж байгаа. Мэдээж сэтгэл өөрч хамт олондоо ч юм уу ээж аавдаа талархсан баярлсан сэтгэлдээ одоо инхийг хүсэж байгаа. Яг бидний бас цаг авч байгаа учраас хэлүүлэх байгаа шүү. За ингээд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба ерөнхий менежерийн одоо ийм шиг өргөмжлөл байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын цэцэглэг хөгжүүлэхэд эргэн хүний халуун сэтгэлээ зориулсан бүтээлчээр хөдөлмөрлөж төр түмний цаашаа төлөвлөлтийг хүлээсэн авьяа алдраа ашиг мандуулах гараа нийтэн ихэн болох хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн өргөмжлөлийг итгэмжлэн хардуулж мөнгөн шагналаар шагнаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга баяра их тууд тариг орж байна. Их тууд манай Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга баяра даргын маань одоо энэ өргөмжлөл Дашним за хамгийн гол нь та бүхэн манай сайхан зураг шагнал аваад зураг татуулна шүү. Дашним хэ мөх чаргад
За илгүүдийг өрж байна. За гоё. За ширээнийх нь одоо юу тавих вэ? Халуун алгадаштай хондох дөрөв зүйлээ тогтсон шүү. Хэвэн чаргал Тэ гүнжид ширээний хамт олонсаа хөвдөн шүү. Ширээний дараа маань ажлаа хийн шүү. Тэ дэмчиг энэ баасан жаргал дэмчиг гэж үгээр хааж байна. За энэ баасан жаргал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоо цэцэглэн хөгжүүлэхэд эргэн хүний халуун сэтгэлээ зориулсан бүтээлчээр хөдөлмөрлөж төр түмний таашаал бүтээлийг бүтээсэн Хавьяа алдраа ашид мандуулан гарааны тэн ихэнх мөнгө хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежер өргөмжлөлт итгэмжлэг гадуур мөнгөний шантар шиг Улаанбаатар хотын менежер загчаалны дарга баяраа гэсэн байна. За энэ баасан жаргал мар байна. Энэ баасан жаргал энэ бадрах манайхаас сонсч байна уу? Энэ бадрах баасан жаргал энэ бадрах мар байна. Хэмээ. Бадрах уу? Гой гар ороод гой шагнал авч унчихгүй инээмсэж явдаг байхгүй. Тэ шагнал авч унгаас мань гой гүүгээ ажиглалтаа гарч ирдэг би нэг нь унчих байхаар гайхаад байна. За их мөндөд бодрама маань хаа зүйтэй гараа өгнө шүү. Амтмд хаацоо ингээд бас би байна шүү гэж мэдчихгүй бол энэ орномдоос хэн шагнаж байгаа гэж мэдчихгүй байна тийм ээ. За бодрама халуун байна үргэ. Гой хурдан гүйштэй. Ажиглалтай. За өнөөдөр үзэсгэлэнтэй манай бодрама бас өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга эрхэм мөндөд өргөмжлөлийг гардан авлаа. Чи Мухбатар байна уу? Чи Мухбатар. Чи тул. За сэргийний тулцумс байна. Байна чи. Мухбатар аа. За гараа өргөх байхгүй. Тийм тэгэхгүй бол ингэ хүмүүс байхгүй гэж шагналыг орооч штэ. За сайн үргэ Мухбатар ахмаа. Сайн үргэ. За өшөөлөө хамсах гарна шүү. Ирж байгаа 2024 онд амжилттай дүүрэн байх хэмжээгээр бид дэвшүүлээ. Шагнал авсан хүмүүстээ халуун сайхан нэжгстэй гаргадаж билгэлээ. Би энэ билгэлээ. Баярлалаа. За артистикчээ өрж байна. Шагнал гардуулж өгөх хэмээн артистикчээ өрж байна. За дараагийн шагнал бол эргэлсэн ажилдаа амжилт гаргаж үйлдвэрчлийн эмэгтэй байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархаж Монголын нийгмийн үйлдвэрчлийн эмэгтэй холбооны үйлчилгээний тэргүүний ажилтны тэмдэглэл шагнал сансар туул Баяргийн сансар туул үйлчилгээний тэргүүний ажилтны тэмдэглэл шагналсан байна сансар туул. За мөн наран цогт маань дахин шагналсан байна тийм үү? Гүр шүү. Наран цогт эргэлсэн ажилдаа амжилт гаргаж үйлдвэрчлийн эмэгтэй байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархаж Монголын нийгмийн үйлдвэрчлийн эмэгтэй холбооны үйлчилгээний тэргүүний ажилтны цогт шагнал. Дарга алтан туяа дарга маань гардуулж байна. Им наран гаруу эрхэм мөндөд им наран гаруу үйлчилгээний тэргүүний ажилтны цогт шагналсан байна. Халуун байна үргэ. Им наран гаруу Монголын
нэгдмэл үйлдвэрчлийн ерөнхий холбооны үйлчлэгээний тэргүүний ажилтны төлөвлөгөөр шагнуа дарга алтан туяа. Альгирма таны урч байна. За өнөөдөр шагналтын хур бууж нэгэн хүнстэй зочд маань Ингрээ цоолуулж төлөвлөгөө үнсүүлж төмөөндөө хайрлаж байгаа энэ хүмүүстээ дахин амтаашаа. Манай Монголын нэгдмэл үйлдвэрчлийн ерөнхий холбооны үйлчлэгээний тэргүүний ажилтны цол төлөвлөгөөр шагнаж байгаа хүмүүстээ хамгаалалтаас бүтэглээ. Энэ бол маш өргөц бас шагнал байна. Монголын ажилтан албан хаагчдын үйлдвэрчлийн холбоо хүндэт тэмдэг шагнал. Монголын ажилтан албан хаагчдын үйлдвэрчлийн холбоо эрхэм хүндэт Наранбат огт төр тогтох таны урч байна. Байгургийн за таймер жоо ийш зураг авах гэдэг. Зураг яг зүүжих зургийг алтан гэж жоохон ингэ гарч. Зургийг. За шагнал авсан хүмүүстээ баярлалаа. Ширээний дарга маань нэг ширээнээс хэмжсэн бас Ингрээс хот шагналаа авуу. Нэг хондог өргөе. Зүү. За манай энэ ширээнээс одоо 2 3 4 5 шагналсан байна. За хамт зураг авах үү. Монголын нэгдмэл үйлдвэрчлийн ерөнхий хорооны дарга алтан туяа даргийнхаас мэдлэгийг бас хамтаа сонсъё. За сайн байцгаана уу. Ногоон зүрх энэ сайхан хүндэтгэлийн шинжилгээний арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэмсэг ноён тавтай та бүхэндээ энэ сайхан өдрийн гэгээн халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Ингээд хотны дэвшил салбарт ажилладаг ялангуяа энэ ногоон байгууламжийг энэ одоо байгаль дэлхийг цэвэр цэнцэр хотын төлөө цаг наргүй ажилладаг энэ сайхан эрхэм хүмүүстэй энэ өдөр сууж байгаадаа түүний баяртай байна. Та бүхэн маань хийсэн ажилтай хэл хөвгтэй энэ сайхан хамт олон ингээд та бүхэндээ 24 онд хүн бүхний сансан хүссэн, зорьсон, тэмүүлсэн, мөрөөдсөн бүхэн бий бол туйгны сайхан өрөөлийг өргөн дэвшүүлээ. Хамгийн гол нь эрүүл байгаарай. Баярлалаа. Өглөөний сайхан өрөөлөлтэй манай миний багш болсон Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин Цэрэн Давг гэж бас тэг шилдэг. Эрүүл явбал ихийг хийж бүтэнэ гэж би та бүхэнд эрүүл ихийг хүсье. Ингээд би микрофоно сүүгээрээ бас өгмөр очны өөр бас дахиад нэг одоо гайхалтай урам өгөх одоо энэ шагнал би бүтээг бас мэдээж байна. За шинжилгээ арга хэмжээ ямар болж байна вэ? За ингэж асуудлын шалтгаан нь бид бүгд одоо миний хувьд 2017 оноос зарчаа их ахын 7 дахь жилдээ ажиллаж байна. За өмнө нь бид бүхэн бол ногоон байгууламжийн чиглэлийн хоёрын үйлчлэлийн аж ахуйн байгууллагуудыг чадварчуулах, сонгон шалгаруулах, ер нь бол цөөлөгдсөн ийм бодлого барьсан тэр авч байгаа. Хот зөвлөлт нь юу юм бэ гэхээр хотны аж ахуй. Тэр дундаа хотын ногоон байгууламж төлөвлөлтийн ажлууд бол үндсэндээ 1924 оноос хойш 3 том ийм давалгаа циклийн нийгмийн амьдралыг даван туулсан байдаг. Тэгэхээр 2013 оноос бол хотын ногоон байгууламж
шин шатнд гарсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл 1990 оны ардчлал одоо нийгмийн шилжилт хөтөлбөр өргөсөнтэй холбоотой Улаанбаатар хотын ногоон байгууламж үндсэндээ хаягдаж 18 жил Улаанбаатар хот Монгол улсын нийслэл ногоон байгууламж гэдэг зүйл дээр нэг төгрөг тавьж байгаа. Тэгээд 2013 онд анх удаа энэ хотын ногоон байгууламжийн урсгал задлыг тавьснаар өнөөдөр Монгол улсын одоо нүүр царай болсон хотын маань энэ ногоон байгууламжийн төлөө зүйл сэтгэлээ зориулж байгаа та бүхний маань хүч хөдөлмөрөөр өнөөдөр ногоон байгууламжаас өнгө үзэл биелээ болсон. За өнгөрсөн 6-7 жилийн хугацаанд бол би яг 17 он зэрэгцээ ажиллаад орж ирэхдээ 132 компанитай хэлсэн байдгийг ажиллаа. За 132 компани маань бол нэг 200 орчим хүнтэй байсан. За өнөөдөр хотын ногоон байгууламжийн ашиг хамгаалтын ажил 25 аж ахуйн нэгж байгууллага орон нутгийн өмчит нийслэлийн одоо нэг байгууллага 26 байгууллага ажиллаж байгаа. За нийт ажил албан хаагчдын тоо 400 хүрсэн. Өөрөөр хэлбэл 56 инженер техникийн ажилтан 316 цэцэрлэгчийн энэ салбарт өнөөдөр ажиллаж байгаа. За энэ бол зөвхөн нийтийн эзэмшлийн 135 га газрын хүрээнд яригдж байгаа асуудал. Цаана өнөөдөр Улаанбаатар хотод аж ахуй зохих 600 гаруй га талбай болбий. Тэгэхээр энэ салбар бол өөрөө цаашдаа хот байгуулалт хот төлөвлөлтийнхөө хувьд хэрхэн яаж хөгжих ёстой юм бэ гэдэг том агуулга ач холбогдлыг харуулж байгаамаа. Ингээд энэ жил анх удаа Улаанбаатар хотын зарчим ажлын албанаас Бадан Ямхаа 2023 гэж оны шилдэг 9 аж ахуйн нэгж байгууллагын номинацийг шалгаруулгаар шийдвэрлсэн байгаа. Тэгээд энэ одоо шагналыг надтай зөв гардуулцаж өгнө гэмээр би өөрийнхөө хэлсэн ногоон байгууллагын төсөлтөөр хариуцсан мэргэжилтэн Амгалан Баяр. За хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Наяа. За мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Одон Чимэг. За ландшафт зураг төсөл хариуцсан мэргэжилтэн Маргалмаа нарыг урьж байна. За өрсөн хэлбүүд маань тайзнаагаар чиглэхийг хүсэж байна. За Бадан Ямхаа гэдэг нэрийг яагаад өгж байгаа юм бэ гэхээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын бэлэг тэмдэг хаан гарт байдаг. Тэгэхээр хаан гарт шуу маань бол баруун гар талдаа түлхүүр барьсан байдаг. За 100 гар талдаа бол Бадан Ямхаа цэцэг барьсан байдаг. Тэгэхээр хотын бэлэг тэмдэг болсон одоо хаан гарт шууны маань 100 гарт байдаг энэ Бадан Ямхаа цэцэг ямар учиртай юм бэ гэхээр энэ бол одоо шалгаа намар дотроос одоо гавчиж усны гадраг дээр дэлбэг нээдэг ийм цэцэг байна. Тэгэхээр энэ цэцэг бол цэвэр ариуныг одоо хүн бэрх зүйлийг одоо давж гарсан цэвэр ариун сэтгэлийг илэрхийлдэг ийм учиртай байгаа. Тэгмээс бид нар энэ ногоон байгууламжийнхаа аж ахуйн нэгж байгууллагын шилдгийн шалгаруулахын тулд энэ номинацийн шалгар одоо нэрийг цомоо бид нар Бадан Ямхаа гэдэг агуулгаар нийслэлээс үрж байгаа учраас энэ нэрийг өгсөн юм аа. Тэгмээс энэ аж ахуйн нэгж өнөөдрийн 9 номинац шалгуулж байгаа аж ахуйн нэгжүүд маань бол энэ олон зүрх сэтгэлээ зориулж байгаа ногоон зүрхтөнгүүд дотроос хамгийн цэвэр ариун хамгийн одоо өөрөөрөө цэвэрлэх тэр төсвөр төвчээр хатуужлыг даван тууж гарсан энэ одоо хүнд олонхын сан гэж ингэж бодсон. Тэгмээс энэ ямарваа нэгэн хөндлөнгийн нөлөөлөл байхгүй гэдгийг хэлхийг хүсэж байна. За сүгэн дараа маань хамгийн ихний номинацийг шагналыг гардуулж өгнө үү? А 9 номинацид бол бид одоо хотын ногоон байгууламжийн шилдэг бүтээн байгуулалтын одоо ажлыг онцолж байгаа. За мөн шилдэг менежменттэй аж ахуйн нэгж байгууллагыг онцолж байгаа. За шилдэг хөрөнгө оруулагчийг онцолж байгаа. За мөн шилдэг мэрэгчлэн онцолж байгаа. За мөн шилдэг судлаачийг онцолж байгаа. За мөн шилдэг инженер, за шилдэг монторчуудын аж ахуйн нэгж байгууллага, шилдэг хяналтын ажилтан, шилдэг цэцэрлэгч гэсэн 9 номинацийг шалгаруулсан байна. За ингээд миний гарт Улаанбаатар хотын ногоон байгууламжийн шилдэг бүтээн байгуулалтын шагнал буюу Бадан Ямхаа гэдэг цом одоо цомыг одоо манай хэсэг хамт олон ярилцаа 2023 онд хотын ногоон байгууламжийн хувьд цэцэг байгуулалт цэцгийн жил байлаа.
Тэгээд энэ олон сайхан бүтээл байгуулалт хийсэн чинь сан шалмалчлалын үнэлж ариун шимт байгаль төрийн бас байгууллага шилдэг бүтээл байгуулалтын шагналын цомыг гартуулж байна. Баяр хүргэе. Ариун шимт хамгийн анхны Бадамжийн тухай 2023 эзэн боллоо. Зэ цогоо авчихлаа. Ариун шимт байгаад За дараагийн номинаци маань бол хотын ногоон байгууллагын шилдэг менежмент аж ахуйн нэгж байгууллага гэж байна. За энэ бол бид нар мэдээж олон байгууллагын нэрнэ. За мэдээж олон юм бол бас утгаа авчдаг. Тийм учраас царын ганцыг л шалгаруулж байгаа. За тэгэхээр би энэ шагналыг одоо эзний орсон байх гэж би найдаж байна. За энэ бол Ахмад компани. баяр хүргэе. Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлж олон улсын аяд баталгаажуулалт гардан авсан үнэлгээ үнэлж Ахмад компани гартуулж байна. Зэ маш гоё бэлэгдэлтэй, утга агуулгатай Бадамжийн ухаан цомор шагнаж байгаа Ахмадад. За та бүхэн анзаарч байгаа манай энэ шагналыг дагалдаж цэцгийн байлаа. Дахин цэцгийн байлаа дагалдаж байна. За хотын ногоон байгууллагын чиглэлээр бас олон сайхан иргэд аж ахуйн нэгж байгууллагууд хандив өргөдөг, хөргөөр хийдэг. За би энэ бол мэдээж нөгөө өөрсдөө сан санаачлаараа бас нийслэл бас тодорхой хэмжээний хөргөөр өгдөг учраас юуны өмнө бас энэ бас бүгдэнд нь өгөх боломжгүй. Тэгэхээр би энэ одоо ариун шимт байгууллагын компаниг бас талархснаа илэрхийлмээр байна. За маань Биоагро компани бас талархлаа илэрхийлмээр байна. Хотын ногоон байгууллагын төлөө бас зүрх сэтгэлээ зориулсан өнөөдөр энэ ирээгүй чигүүргийн хэдийгээр энэ ногоон байгууллагын би ч гэсэн олон компани байдаг гэдгийг би хэлхийг хүсэж байна. За энэ удаа хотын ногоон байгууллагын хөрөнгө оруулалтын чиглэлээр шилдэг хөрөнгө оруулалтын одоо энэ цомыг Турк улсын Бисер корпорацийн Монгол дахь төлөөлөгч Айнур хатуулахаар шийдвэрлсэн байгаа. Баяр хүргэе. За манайхан бас сайн мэдээж магадгүй бид нар өнгөрсөн 9 сард Турк улсад ажилласан. За энэ үеэр одоо Турк улсын Бисер корпорациас хотын ногоон байгууламжийн нийтийн эзэмшлийн услааны системийг шийдвэрлэх 20 тэрбум төгрөгийн асуудал шийдвэрлэгдсэн байгаа. Тэгээд энэ эмэгтэй бол яаж яахгүй эх орондоо өөрийнхөө одоо тэр сурсан зүйлээ эх орондоо бас хөрөнгө оруулалт хийж байгаа ийм мундаг эмэгтэй байгаа тийм бас эзний олсон байгаа хаа гэж бодож байна. Аймартаа баяр хүргэе. Баяр хүргэе. Бисер Монголия корпорация Айнур. Хичээл заалга маань бол үйл үедээ ганцхан мэргэжилтэнтэй ажиллаж исэн. За энэ бол өнөөдөр хотын бодлогыг тодорхойлно гэдэг бол асар хүн. За би түрүүний нээлттэй үгэн дээр хэлсэн хотын ногоон байгууламж 8 хүнтэй бие даасан хэлцэл боллоо гэдэг нь бас хөгжлийн дараагийн жишээ төвлөнд гарсан гэдэг ийм илэрхийлэл энийг одоо бодлогоор нийслэлийн үйл явдлын засаг дарганд бас дэмжижсэн ийм үйл явдал байсан. За өнөөдөр төрийн байгууллагын зарим чиг үүргийг хувийн хвшлийн байгууллагуудад шилжүүлэх буюу зарим одоо чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгэж байгаа. Тэр учраас бид нар энэ хөндлөнгийн хяналтын төрийн бус байгууллагуудыг бол 2013 оноос эхлээд ажилласан байдаг. Тэгэхээр энэ удаа бид нар энэ шилдэг хяналтын ажилтнаар ногоон төрийн бус байгууллагын хяналтын ажилтан солонгоор гардуулахаар шийдвэрлсэн байна. Солонгоо. За энэ шагналыг бол бид нар жилийн эцэг тайлан хяналтын ажилтнуудын тухайн жилд
одоо өгсөн заав зөвлөмж ажлын үзүүлэлтүүдээр нь гаргаж ирсэн шүү. Баярурги намаамада төрийн бас байгуулгын эрхэм хүндэт солонгота шинтэн хялттай ажилтнаар шагалсан байна. За мэдээж энэ хотын ногоон байгууламжийн ажлыг ногоон байгууламжийн инженер цэцэрлэгчээр төсөөлөхгүй. Тэгэхээр бид нар бас энэ шагналыг бас эзнээ олсон байгаас гэж бодож байна. Мэдээж энэ олон жил энэ салбарт өр бүтээлтэй ажилласан энэ хүнд бол гардуулахад таатай байна. Монголан компани захирал ерөнхий инженертэй нэг туяатай Батбаян цомын шилдэг инженерийн цомыг гардуулахад бэлэн болсон байна. Шилдэг инженер. За энэ салбарт 37 жил ажилласан мэргэжлийн хүн байна. Гайхалтай их төвчрөөр баглагчийн хамт өрнөсөн бас одоо баярлж байгааг тэтгэл төрөн байна. Баярурги өшөө чанараа дөрстэй. Энэ салбарт 37 жил ажиллаж байгаа хамгийн удаан жил ажиллаж байгаа 42 жил. 42. Яг надтай ч зүү юм байна. Баярурги үнэхээр гайхалтай их төвч маань шилдэг инженер Батбаян цомын эзэн боллоо. Хатан баярурги. За 9 дэх номинац маань бол шилдэг цэцэрлэгчин. За 316 цэцэрлэгчин дотроос нэг цэцэрлэгчин сонгож авах гэдэг бол мэдээж амаргүй даваа байлаа. За мэдээж энэ донд интеграцийн ажиллах 40 жил ажилласан маш олон хүн байсан. Тэгвэл бид энэ хүнийг олох нь маш амархан байлаа. Яг гэвэл салбарын бүх хүн энэ хүнийг таньж ирсэн. Энэ хүн өгөх зохиолыг олон байгууллагууд бас хийсэн. Тэгээд нэг дугаар бид нар хотын ногоон байгууламжийн Батбаян ухаан шинэ жилийн шилдэг шалгаруулах арга хэмжээний шилдэг цэцэрлэгчингээр гэрэл вирус компани шилдэг цэцэрлэгчин Бацаахан таны тодруулсан байна. Бацаахан баярурги Бацаахан. Зээ салбарын хүмүүс бол ханддаг байлээ. Юсын номинацийн эзэн маань 9 Батбаян цомын эзэн маань тодорлоо. Бүгд баярурги гэр бүл ажил үйлсэлэн хамгийн сайн бүхний хүсээрөө за дараагийн шагналыг бас сүгүрээр маань хардууч өгнө бас хүсэж байна. Энэ шагнал бол Монгол улсын хөгжил цэцэрлэгтэнд оруулсан хүн нэмрийн хүндэж Монголын залуучуудын холбооны хөтөлбөрийн алдарч цогтын бигэр шагнал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Сэргэлэн Баатар гэсэн байна. Энэ хүн бол Мөнхбат таныг урьж байна. Мөнхбат маань байна уу Монголын залуучуудын холбооны хөтөлбөрийн алдарч цогтын бигэр шагналсан байна. За мэдээж Бэксно. Бай. Энэ тахин байна. За орж ирнэ. Дараагийн эрхмийг уншиж төлөвлөлөө. Жог бичиг. Дүүрэг хөгжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хүн нэмрийн мэндэж надах дүүргийн эрдэнэ төлөөлөгчийн хурлын жог хүчээр шагнаж мөнгөн өрөмшүүл гадгаа. Надах дүүргийн эрдэнэ төлөөлөгчийн хурлын дарга наран туяа. Отхон сүрэн. Баярурги отхон сүрэн таныг урьж байна. Отхон сүрэн. Надад дүүргийн эрдэнэ төлөөлөгчийн хурлын даргын өргөмжлөөр шагнагдсан байна. Отхон сүрэн. Отхон сүрэн байна уу? Гараа өргөөрэй. Гараа өргөхгүй бол одоо олон хүмүүс босоод ирэх нь одоо хайрны юм байна.
төөрөөд шүү дээ. За баярын бичиг Дүүргүүжүүлгөөсөд оруулсан үнэтэй хүнээрэгтэн өндрөөр үлдэж надад дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын баярын бичгээр шандаж мөнгөн урамшуулж олгоо. Надад дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын наран туяа. Чамц. Манайхан гараа өргөд бүгд гараад ирээ. Чамц маань байна уу? Чамц. Чамц. За таныг урьж байна та. Баярын бичгээр шандаж байна. Баяр үргээ. За өнөөдөр бол баярын өдөр ногоон зүрхүүд баярлж байна. Өнөөдөр за зураг авах байна. За чамц баяр. За манай мөнгөт маань орж ирсэн үү? Монгол залуучдын холбооны хөлбөрийн хамтар цаазын хэрэгцээ мөнгөт маань орж ирсэн үү? Мөнгөт маань орж ирээд дараагийн шагналыг тийм. За тэгээ. За та бүхнийг эхэн зочд эрхэмсгийн үйл ажиллагаанд за ер нь бол 6 багийн мэдлэгийг бас шүүгчдэн маань дүнгээр гаргасан байгаа. Дүнгээр нэгтгэх нь. За өнөөдрийн одоо хамгийн сүүлийн сюрприз. Манай ачаалгын 25 аж ахуйн байгууллагын төлөөлөл Турк улсад 6 хоног айлчилсан. За бидний 4 хотоор явж за хамгийн сүүлд нь одоо сүүлийн аяллыг нь усан цавын аяллаар паспортын хоолойд өндөрлсөн байгаа. Тэгээд энэ бичлэгээ би сая одоо хөгжөлтэй толилцууллаа. Тэгээд энийг одоо гарган өнөөдөр бас энэ хотын байгууллагын бас нэг үе гар зэрэгцэж, мөр зэрэгцэж одоо хатуу бүхний хуваалцаж явсан. Одоо хөндлөгийн хяналтын 2 төрөөс байгуулагдаа туршлагын зүйл гаргах юм аа. За энэ бол бидний Памакөле хотод хөндлөгөөр авсан юм зураг байна. Тэгээд одоо их Монгол улсын эзэнт гүрний баруун хязгаар гадаад улсын дэс дагаан дэвшнээс дээш 1500 м хөндлөгөөр хамт аялж явсан энэ үе одоо турсан цагаас ай гэж бодоод минутарч турсгая. Зээгт түүхийг бас хамгаалж энэ ордны зургнаас сонгосон. Дараагийн зураг маань бол мөн ажлын нөгөө төрөөс авсан мөнгөчгөр найстаа. Роман чиглэлийг автогийн зэвэрха мэдээж Сарасаро. Шилдэмэ дөрви. За хэдий надад үзсэн бүсгүүчтэй зэрэг наас саграар өгдөг. Автотаа ганцтай бүгдээ яашаач ганцтай бүжигдээ.
За санахтаг дүрмтэлийг доктортой зориулын хамтдаа гоё зөвлөдөө бүжиглээ. Just keep it going. Turn back now.
За нэг Монгол За тэгээд өнөөдрийн ногоон зүрх цэнгүүний аж ахуйн нэгж байгууллагуудын маань мэдлэгээний дүн гарсан байгаа. Шүүгчдэр бүр арын өрөөнд бүр барьдаж авлаа шүү дээ бүр заамлцаад чи наач энэ чинь ийм шүү дээ юу яриад байгаа энэний дуу хоолой ийм байсан шүү дээ гэдэг. Маш хүчтэй яриа өрнөж за дүнгээр нэгтгэж за тэгээд илт давуугаар гэдэг шиг гурван баг маань шалгарсан. Гурван багийг шагнана. Эхний гурван багийг шагнана. За нөө мэлхий дэвшүүлсэн багууд маань анхаарлаа нааш хандуулаарай. Мэлхий дэвшүүлсэн багууд маань анхаарлаа нааш хандуулаарай. Тэгээд эхний гурав дахь багийг танилцуулъя. Гуравдугаар байранд Баханга Багнуур Намаа баяргий. Сахигийн дугаар өрсөлдөж ажилдаа оролцож шүүгчдийн зүрх сэтгэлийн татаж гэтээ ямар нэгэн тийм амьдрал өгөөгүй шүү. Үнэхээр мундаг байсан. Багийн ахлагчийг урьж байна. За би одоо энэ шагналыг одоо шүүгчдийн багийг өрмөр. За ана алтайгч маань. За чанцал нэмэгч маань. За айнуур. За шүүгчдийн баг маань гарч ирж өгнө. Одоо шагнал гэдэг нь бол сүкотагийн өөртөг өөрөө гардаг бүр аларсан юм байна. Боли. За наш орч. Айнуур шүүгч. Аттай шүүгч. За. За 3 дугаар багийн хамт олныг өрж байна. 3 дугаар баг Багнуур би энэ маань айгүй мундаг юм аа. Багнуур Баханга надаач тустай айгүй хоостой. Тэгээ айгүй хөөргөн нэгдээд юм бэлдээд энэ шинэ жилийнхээ арга хэмжээнд маш идэвхтэй оролцсон. Энэ баг маань ямар ч байсан бас айгийн 3-т орч чадлаа шүү. Баяр хүргэе. Та нар байж чадсан шүү. Та нар үнэхээр энэ зохиолын одоо зохиолчдын бас сүлд болох манай харгийн залуусыг амжилттай сайхан дууссан. Энэ хүн шагналын манай багийн нэр чи юу вэ? Үнээр. За энэ чинь гол юм байна. Алдагдсан гурав гинэ. Аюу хөөрхөн нэр өгсөн байна. Алдагдсан гурав баг маань амжилттай оролцож 3 дугаар байранд орлоо шагналыг манай чанцал нэмэгч маань одоо гартуулна. За бас мөн өргөмжл байгаа шүү. За дараа жилийн наадам даам чанд байна гэдэг. Дараа жил энэ яг 1-р байранд орно. Тэр харах царайн мөрийг бүр нотник ялцаа. Баяр хүргэе. Амжилт хүсье. За чанцал нэмэгч маань мөнгөн шагналыг гартуулж байна. Багийн авчиж. За өргөмжлөл байгаа. Өргөмжлөл байгаа та түр хүлээж байгаарай. За манай доктор чанцал нэмэгч маань бүгд баяр хүргэж байна. Үнэхээр шагнал байранд орохоор хамгийн гол нь итвэх. За дээрээс нь тэр 3 дүргийнхаа онцлог гэдэг. Тэр дууны хоолой тэр ямар сайхан уянгалах гоё хоолой вэ? Ерөөсөө энэ зохиолын нийтийн дуучдын одоо яг юугийн ширийн хатаагаар юм байхад дуу хоолойтой хөлөө баяр хүргэе. За баяр хүргэе. За ингэ энэ нэгийг явуулчихсан. Би өөрөө шүүгчтэй. Манай зурагч ямар болио болио. Нэргээ. За хоёр дахь багийг манай алтан туяа айнуур гэж манай нааш тайзнаа гарч ирэх хүсэж байна. Гардуулна. Тэгээ зааж өргөмжлөө би бичиж байгаа. Бид нэг дүнгээ гаргах чад нэрийг бичиж амжаагүй байсан. Би өргөмжлөө уншиж төлөвлөе. Өргөмжлөө эрхэм хүндэд аслагдсан 3 багийн хамт олонтой. Ногоон зүрх цэнгүүний музикэд номинацид авьяас бэлэг ур чадвараараа мандалын оролцож 3 дугаар байранд эзэлсэн тул өргөмжлөө мөнгөн шагналаар шагнав. Шинэ жилийн зохион байгуулалт комисс 2023 оны 12 сарын 24-нд
Баяргүргий үнхээр гурван орсон манай Баханга Багнуур Натахын хамт олонда баярлалаа. Зураг авахгүйсэн тийм. За зураг авахгүйсэн бол зураг авахчаад дараагийн багийн уншиж төлөвлөлөө. Өргөмжлөд нийслэлийн ногоон байгууламжийн салбарын нэгдсэн шинжилж эдгээр хүндэт ногоон ирээдүйн багийн хамт олонд ногоон зураг цэгмүний музик дамнаас За манай ахтуя шүүгч байна. Хамгийн анхаас гартуулж тий. За мөнгө хооч аваа шүү. Тань ганцхан нөгөө шүү. За мэрэг. За шүүгч. За шүүгч. За би энэ одоо наадам дэвжээ наадам гэдэг одоо шүүг юм шүүжсэн. Эднийхэн шүүг тун хийсэн байсан шүү. Өглөөгийн 40 жилийн өдрөөс хараад байна. Бас нэгдүгээр өнөөгөө чам. Өргөмжлөд эдгээр хүндэт багийн хамт олонд цэнгүүний музик ногоо намнацд авьяасмын урчалраа мандатын урч төргөн барьсан төр өргөмжлөд мөнгө шалгалаар шагнава энэ баг бод ногоон зүрх нэг нэрэн дор нэг зорилгон дор нэгдэж чадсан юм гайхалтай хамт олон болж чадсан учраас энэ мэдлэгээний тэргүүн байна эзэн болсон баяргүргий өнөө яачгүй багтаахгүй андан ясгэ зүрх ногоон зүрх вау баяргүргий мөнгө тэмцэлт байгаа 14-ний тэмцэлт байгаа. Бүгд харуулъя. 14-ний тэмцэлтийг харуулъя. Азан алгандаа багтаж чадсан тэрэг би дуу хоолой сонсъё. Энэ хамаас дуу чадварч энэчээс бас чадварч. Алгандаас сонсъё. Энэ хамаас байшгүй. Энэчээс байшгүй. Алгандаа байшгүй. Нэг ширээс 10 ацтай тоглож магадгүй. Хамгийн гол нь сайн дашсан бол аз ирнэ. За мөн дээрээс нь азан алхандаа багтаж чадсан тэр гайхалтай азтан бол энэ төвөр дүүр, элч хүчээр дүүр. Энэ ном бол мэдээж та бүгдийн амбага энэ юу болж хорон дотор нэг хүн гараа хэлсэн явж байна. Юу? Зүгээр хэрэг биш. Энэ ингэ асуулт хаглаагүй байх. Зүгээр энийг хийж байгаа юм чинь. Аа энэ доошоо хурж авч чадахгүй гэж байгаа юм. Зүгээр санаа зовлоо. Энэ суглаан дээр бол ерөөсөө санаа зовлоо. Би суглаан яг яс 23 жил одоо гэж боолж байна. За. Самтач.
Ширээ дараагийн хамгийн одоо алдсан тодорхойлох бас ширээ бас ширээний дарга бас тэрийг бас яаш вэ? Танаа ширээ бол за алдсан тодорхойлох юм байна. За надад нэг юм хүсэж байна. Хамгийн анхны судлааг би хамгийн ахмад юм уу хамгийн отох үнээр бас судалмаар байна. Надад санал нийлж байна. Манай энэ тагимд ирсэн эрхэмсэг ноён татвараас хамгийн өндөр настай нэм хин бэ? Чанцал нэмэгч юу? За чанцал нэмэгч. Доктор чанцал нэмэгч байгаа үрж байна. Хин настай? Ихтэй хин настай? Чанцал доктор ч мэдээд байж тээ намайг 3 дугаар удаа хөлж нэгдүгээр гээд орж ирсэн юм. За баяр үргээ. За амжилт хүсье. Ададаш байсан бай. Өшөө чак арга хор. За ямар ч байсан хамгийн ихний хацлаг тодруулах хүн маань бол манай доктор чанцал нэмж манай гарч ирлээ. Ихний бэлэг юу вэ? Манай цогцол хөлтөнс маань. Ихний бэлэг юу вэ? Ацны бэлэг. Бэлэг бас тодорхой үеж өөрөө судалмаар байна шүү дээ. Шууд судалгаад юу судалж байгааг мэдэхгүй. Тэгээ та бүхэн маань мөнгөн дэвсгэртэй харж байгаа. Өөрөө мөнгөн дэвсгэртэй шимшилгээ хийгээрэй. Тэ. Жигсаалт нь надад өгч. Та өөрийгөө ч суулж болох юм байна шүү дээ. Тийм байна. Хамгийн гол нь өөрийгөө суулж байна. Яа. За бид ихний юу нааш текст дээр тавь. За будаагшаагч. За тавьч. Ямар гоё юм бэ? За будаагшаагч. Сүүлдээ 3. За сүүлдээ 3 орондоо шивтгэл хийх юм биш үү? За ихтэй би таныг за гараа хараад наац наадах юм байна харах. Гам байж байгаа байна. Тэгэж та. Гол наачтай нэрээ. Бодчихта. Таньж нэг за амжилт хүсье. За нэгийг авсан. За ихэр шүү. За одоо нэг магадгүй такс өгөх гэж байгаа. Би станыг би насаараа мууш тоглосон бас мууш тоглодог хүн мэднээс тийм зах гэж. За сүүлийн 3 орны хэлбэр 9 төгссөн байна. 9 төгссөн байна гараа үргээ. Урдлынхан тэг байна. 909 баяр үргээ. Хачуулгаас доторх баяр үргээ. Чанцалж байна. Ихний ацтан за хараад харууд одоо тань юм оо яг хорой за үнэхээр за энийг та одоо нас турштай хасаж яваад тань азавчтай шагнал за их зураг авах. Худаах шагшны эзэн болоо хамгийн ихний ацтан доторх. За ингээд ацтгууд маань араасаа өөр ацтыг суулгаж явах юм. За та нэг суух. Ацтан ус авчаад энэ араасаа гэж явчихна. Худаах шагшны эзэн тодорсон. Одоо дараа нь кофе чалагч. За сүүлийн үед бол манай монголчууд маань ер кофе бас чанж уух дуртай болсон. Кофе чанж уудаг. Бас кофе дуртай бол хамгийн хэрэгтэй зүйл байгаа. За нэг суух. За ингэж. За өгч авч ууна. Нэрээс нь авч ууна. За баярлалаа. Ихнээс нь юм. Мигмар дуртай баярлалаа. За мигмар дуртай баярлалаа. За сүүлийн том тавтай хүмүүс гараа өргөе. Тавар төгссөн 25 байна. За урдлын нэрээ чаг гэж байна. 9 ширээс сонсон байна. Баяр хүргэе. 825
энэ шагналууд маань эзэн авдаг юм бас гайхалтай. За та дараагаас өгнө. За тань баярлалаа. За мегала баярлалаа. За одоо та дараагийн миксер. За энэ миксер бол одоо яг цагаасаар болох чинь шинжил болох чинь одоо тулчих хэрэгтэй юм байна да. Миксер гэртээ авах гэсэн хүмүүс байна уу? Гараа өргөдөө ихийг нь авах гэж байгаа юм биш үү? Авах байгаа юм биш үү? За та нарт одоо аз аяг болох бай. Алгаад ашаарай. Сүүлийн 3 орон хүлээж байгаа шүү дээ. 8-аар ихэлсэн байна. 8-аар ихэлсэн байна. 840. Эно. Эй! За энэ атты манайч ямар амир бэ? Гараа өргөд гүүж гүнгээр гэдэг айгүй хурдан гарч ирж байна. Шагнал дээр болохоор ингэ нэг юм хөө. Айгүй хурдан. За баяр үргээ 840. За ирч мөнгө амтсан мөгч байна уу? Азтан болсон их кофе жаргаж байсан. Миксери эзэн болсон. За их 840. За аргагүй оцтой хэмэртэй байна да. Тэр алхаа гიშгэгийг харалтаа. Тэр инээж байгааг нь харалтаа та бүхэн. Тэрнээ энэ харъя. Яах аргагүй. За энэ бол яах аргагүй таны хэлбэрчд үүр дүнг байгаар одоо ийм түмэг байна. За ингэ хамт зураг авахгүй дээ. За дараагийн хацлыг та тодорхойлж өгөх хүсэж байна. Миксер энэ байхгүй юм биш үү? Тэр тавьж байгаа хоёул сүнтэй. За нэг. За эмэгтэй хүн байгаасаа гэж бодож байна уу? Эмэгтэй хүн байгаасаа гэж бодож байна уу? Энэ бол Монголын модон газрын зураг байна. Ямар хүн байгаасаа гэж бодож байна? Ширинээсээ хүн байна. Хамаагүй байна. За 9 даварыг үссэн байх шүү сүүлийн 3 манай. 920 үдээ. Ха? 927 байна уу? 927. За татав нэ 927. Хоёр 927. Оо 927. Дөрөв 927 байхгүй. За дараагийн асуултыг бодоолъя. За том харамсалтай юм одоо хаана юу хийж явах юм болоо гэж. Гадаа баацл явж байгаа хта. За 800 гэсэн байна. 870. Дахин хөөсөн уу? Багтчих. Зурга ихтчих. Дөрөв ихтчих. 873. 873. Баяр хүргэе. Яа. Тэгмээртэй бас нэг ийм хүмүүс тодорхойгүй байна шүү дээ. Яа, ахаа гişгэн шиг шалаад байгаа шүү. За 873 яах хэрэггүй. За баяр хүргэе. За энэ бол манай Монгол улсын маань газрын зураг, модон газрын зураг. За мэдээж бүр хөвгөлтэй байлгүй те. Гэрийн харан сайхан юмхүндээ тавьдаг гайхалтай сайхан бид болно. Амжилт хүсье. За ингээд хам зураг авах ихч маань сургалтаас суун. Манай залуу ацтан дараагийн ацтыг тодруулна. За нэг их суун. Дараагийн нь юу вэ? Ихийг дэлхийн газрын зураг. За энэ бол гоё тоо байна. 900-аас ихэлсэн байна. 900. 910. Өөрөөр тоо хийдэж шүү. Хамаагүй тоо хийдэж шүү. 910. 919. Яагаад дуурахгүй байгаа юм бэ? 919. За би яана гэж байна. За. Амжилт хүсье. Баяр хүргэе. Ширээний амтууд надад ши. Энэ авс тодорч шүү. Би хэлсэн шүү. Ахаа сайн адах дашхин бол Аз ивэнэ. Мөнгөний
язтай хэмэртэй байна. Дэлхийн газрын зураг. За тань баярлалаа. За та ацсан бодрууд. 친구들 그래. 자, 이 어떤 얘기가? 저 일이 다시 있었게. 자, 솔직히. 자, 바이올기, 니 따스럽다 바이올기. 자, 나는 좀 와서 글쓴 것이오. 나는 좀 타면가. 나는 좀 타면 것도 있고. 타면토와 비시. 나는 좀 타면토가 있거든요. 타면토를 바꿔요. 타면토로 싶다. 알고 싶다니 타면토로 뭐. 알고 싶다. 다 아직도 못하고. 아직도 왔다. 왜 이러니? 나는 좀 타면토로. 목줄을 달아서 нэг сонголтыг дараас өөрийгөө сууж магадгүй шүү дээ. Тэгэд юу хүмүүст хүсч байгаа гэсэн. Толгоонд айгүй яах вэ? Тэгтээ харж ягчиж бас юу яаш азтай тодорхой шүү. Толгоонд байгаа юм бол би сая минийх байсан гэж би бас авч бодцоотой байсан. За, энэ бол 830 юусигчээ. Өөрөөр тоогийн шүү. Та нар өөрөөр тоо бий болохгүй шүү. 830 өөрөөр тоо хийхгүй чимээгүй суугаад байгаа. Баярмүрги. За ястаяг 31-ний орой таны баярын ширээгээр байх амттан орон дарс бичээний цогцолог байна. Үнэхээр азтай гэмээр та юм 31-ний орой бол юу яач 31-ний орой бол ширээгээр жинхэнэ шаардлага бүх зүйл нэмж байгаа шүү. За баярмүрги. Энэ талаас алгасан дэссэн шүү. Энэ тариг асуулт байна. Одоо энэ талаас алгасан дашмаар байна. Манай өдөрт шалгамаас алгасан дашаа. За нэг явъя. За баярлалаа. За хасаалтаа сууж байна. 31-ний орой шинжлэхүйн баярын ширээгээр тавих амтны сонголт. Баярмүрги одоо та дахиад нэг асуулт тодруулж өгнө. Одоо байна хамгийн гол нь одоо супер чанарт одоо гараасаа байна. За нэг явж. Зүг. Ширээнээс тодруулах гэж энэ маш зүг шүү. Ширээнээс надад ашиг. За. Хэн ширээ дугаар төснийг хамтдаа харъя. За ер нь орсон шүү. 8
여기 이거 지는 거 어렵지. 나는 좀 어렵겠다. 양다. 자, 시리에서 비교했어. 하나 자동으로 보는 시리는 한번 해보고. 나는 좀 자르기 떴었어. 나는 좀 자르. 나는 좀 자르 고로. 나는 좀 자르 고로. 나는 좀 자르 고로. 자, 고로. 자, 이렇게 발전돼. Mika istuding girudin zornauting ilhimichi qoronzo menudurni ilhimichi nanzo jamoro bayroni astamatda sarashartare tamga atsishdi ishi buni bildiyorchu za bachara bir sıçacak halde anıcılık gerekiyor za nege sondu 유순종 고춘은 유순종 고춘 유순종 고춘은 유순종 고춘은 나요 근데 하나 잘못 이리고 있으고 하나 잠깐만 이리고 있을 때 유순종 고춘은 맞고 유순종 고춘은 맞고 알았을 때는 자 하나 몸을 좀 쓸 때 살짝 하래 자 하나 유순종 허르 자 진짜 눈매지 터서치 삼성그랜디 터서치 자 아르토 연락되나 왜 이러기야 자, 이니가 한국들 시대 이거 시작하는 거야. 터스로 시대 들었다. 여기. 자, 오늘 배웠다. 어떤 다르게 합시다 더 들어오구나. 다르게 합시다 더 들어오고. 자, 이때 어떤 터스로 시대 없이 들어오고 왔어. 다음 시대 하나로 약해요. 할때 지금. 자, 이게. 자, 아예. 아하는 좋은 일이죠. 집중을 시키대. 알고 소문났어. 유순종 고추는 유순종 고추는 왜냐고? 네, 바로 유순종 고추는 아까 소문대. 누가 올라왔고 유순종 고추는 올라왔고 나라게 바로 아가르트 지원했지. 유순종 고추는 올라왔고 해서 들어가서 나가지기 갈까? 만약에 너가 하라래. 아예. 나가지기 예전 분들대 나가면 쉬어요. 자, 말입니다. 자, 얼굴도 통화하고 속았으면 주인에서 속았으면 유순종 허르 하나가 없어 유순종 허르 이제 유순종 허르 배너 유순종 허르 배너 둘이 알아서 자 와이로리 아까 자 아스터 그렇다 자 유순종 허르로 시리메스님마다 진짜 가르쳐주는 사람이 되고 자 이렇게 쳤다 자
За. Эсвэл цонхоо орч чамаамжтай гэж. Бүр гутаа өнөө гэж зөвшөөрөлтэй юм чинь. Эсвэл санаа зовлох уу? За баярлалаа. За ер нь одоо хамгийн сүүлийн боёо супер ацсан тодорхойлж өгөх хэмээн би өөр хүнээр ярьж байна. Супер дарга тодорхойлох гэдэг нь уучлаарай. Энэ болохоор бас хамгийн супер энэ үдшийн хамгийн супер шагнал боёо Монед загварын 50-ийн тэрхэгтэй өнгөт телевизээр за өнгөт одоо ч өнгөт хэлж байгаа. Хуучин бол өнгөт хэлж байсан. За энийг одоо манай супер даргамаас супер жигээс манай зохион байгуулалт консенсус хүссэн. Тэгээд супер ацтан азан алгандаа мартаж ядсан тэр иргэн доо хоолой ададаас сонсъё. За айгаас өшөөрэй. Энэ агаас тань. За ингээд сумдээ. За сухартар маань бол шууд суулсан энэ хүнээс ихсэн. 830 зинтэй хэлгүй өөрийнхөө юу хуруугаар гоцгоод өгөө. 39 биш үү? 32 биш үү? 30 хэдэ?